Бүр яаж явж байгаад энэ гэрэл болсон бэ гэхээр are you seriously brother? Бимбаладаас хэлэхдээ тэр могоотой онцгой харилцаа үүсгэсэн юм байна. Кейшин Шабунга ба 9 настай Саниля Масэли хүүхдээ гэрэлсэн. За 1000 сонсохоор нэг үзгийч үзтээ үзцгээе. Сэмэсханаа баяр шухлан байна. Та нар намайг баяраа гэд дуудаж болно. Энэхүү бичлэгээрээ хачирхалтай осуудын бичлэгний part 2-ыг хүрэхээр шийдлээ. Бичлэг хэлэхээс өмнө лайк болон subscribe дарвал илүү сонирхолтой бичлэгүүдийг хүргэх болно. Ингээд бичлэгтээ орцгоё. Нэгдүгээр нохотойгоо гэрэлсэн эмэгтэй. Энэ хүмүүсийг яах вэ? Эфлэн самхахтай, тэгээд галзуу уулхантай, тэгээд болог өөртөө гэрэлцдэг. Ер нь хөсөн зүйлтэйгээ гэрлээд байвар юм шүү дээ. Аманда Родгерс гэх эмэгтэй өөрийн нохотойгоо гэрэлжээ. Чахалтай түүхөө гойц. Аманда Родгерс гэх Британи улсын 47 настай эмэгтэй тэрээр өмнө хурмаа хийсэн боловч төд удалгүй хэдхэн сарын дараа салсан байдаг. Хинтээ гэрэлсэн бэ гэж юу? Тэрээр өөрийн гэрийн муур биш харин Жак Руссел гэх үлтрийн Шеба гэх нэртэй нохотой гэрэлсэн байх нэ. Шеба за мэдхгүй. Энэ ёслол нь 2012 оны 8 сард Хорватын Сплит хотод болсон ба ойролцоогоор 200 хүн энэ ёслолд оролцжээ. Аманда бүсгүй Шеба нохоо зориулж хинээс дутаахгүй ёслол хийж би чамтай гэрлэгийг санал тавихад Шеба нохоо шууд хөдөлгөж тийм гэж хариулсныг тэрээр битэрсэн гэдэг. Ой. Тэр өдөр аз жаргалтай үнсэлт хангалуун мөч байсан гэж тэрээр иржээ. Хуулийн дагуу хүчин төгөлдөр гэж юу? Үгүй. Хуулийн дагуу ямар ч утгаар бодит гэрэл биш. Угаасаа нохотой гэрэлнэ гэдэг. Яаж ч утсан хэвийн зүйл биш шүү дээ. Гэвч тэрээр Шеба Германы соёо партийг илэрхийлэх баяр гэж үздэг. Аманда хэлэхдээ Шеба намайг олон жилийн турш инээлхээс сэтгэл санааг минь тайвшруулдаг байсан. Амьдралын хамтрагчаас илүү юу байж болох вэ дээ гэж хэлсэн байдаг. Би хангалттай романтик хөрмө хийхийг хүссэн. Би болон сөхөн санал тавьсан. Түүний гушуун хөдөлгөөнийг хараад тийм гэж хэлсэн гэж би бодсон. Гэжээ. За тэгээд хэдүүлээ энэхүү хосын тухай бичлэгийг нь үзцгээе. Хоёрдугаар Бимбаладаас их эмэгтэй могоотойгоо гэрэлжээ. Oh my god. Okay. 2006 оны нийтхийн Ориса мужийн Аталия тосгонд Бимбаладаас эмэгтэй Кобра могоотой гэрэлсэн байна. Гэрэлтийн ёслол нь Хинду шашны зан үйлийн дагуу ёслолын явагдсан бөгөөд ойролцоогоор 2000 хүн оролцсон гэж. Вау. Гэхдээ гэрэлтийн өдөр могоо нь гарч ирээгүй тул түүний оронд гэрэлт нь модон могооны загвар тавьж. Тэгэл дургүй л байсан юм шүү дээ могоо. Яагаад чурмээсэн бэ? За мэдгүй. Надаа ямар бат. Бимбаладаас хэлэхдээ тэр могоотой онцгой харилцаа үүсгэсэн гэж үздэг. Are you seriously brother? Могоо хит удаа сүг ойролцоог том ухар хэрмэд тавихад могоо унтж байсан гацаас гарч авч ууснаар онцгой харилцаа бий болсон гэж хэлж. Brother, what's that? Brother, what's that? Мөргөл шүтлэгтэй холбож энэ гэрэлтийг орон нутгийн иргэдэд сайн сайхны бэлэг хийж үтсэн юм бах уу? Энэ итгэгчүүдээ гэж. Тэр могоо түүнийг имлэг эрүүл мэндийн байдалтай байхад нь нийгмийн шүтээ эсвэл шашны итгэл тус дэмжлэг болсон гэх утгатай ярилцлагууд өгсөн байна. Тус явдал нь олон нийт хэвлэл мэдээллийн анхаарлыг татсан бөгөөд маргаантай сэтгэлдлүүд гарч байсан. Сарах шүү. За 1000 сонсохоор нэг үзгийч хамтдаа үзцгээе.
के प्यार में पागल हो जाती है। उड़ीसा की रहने वाली बिम्बाला दास को अपने घर के पास में ही बिल में रहने वाले एक सांप से प्यार हो गया और वो उस सांप के प्यार में ऐसी दीवानी हुई कि उसने उस सांप के साथ ही जाती तो सांप चुपचाप बाहर आकर दूध पी लेता था, लेकिन कभी उसने उसे डसने की 3 дугаар Кейлин Шабунга ба 9 настай Саниля Масяли үгтэй гэрэлсэн. Нэрч болио камера унтраа. Заа юм. Тэгэл хачралтай асуу юм чи заавал ярий да. Окей. Энэ нь олон нийтийн шүүмжил дагуулсан ёс заншил болон уламжлалтай холбоотой юм. Кейлин Шабунга 62 настай 5 хүүхэдтэй эмэгтэй бөгөөд Өмнөд Африк улсын Импумаланга мужийн Симхунгвэ тосгонд амьдардаг. Шапангу энэ тоглоом биш шүү бороо. Энэ тоглоом биш шүү. Энэ serious юм ярьж шүү бороо. Бүр яаж явж байгаад энэ гэрэл болсон бэ гэхээр 2013 онд болсон ба гэрэл ёслолын төлөв хууль ёсны үнэмшлэлтийн гэрэл биш юм. Угаасаа ойлгомжтой шүү дээ. Just a ritual to please the dead ancestors буюу өгсөн үг дээдстэй тайтгаруулах ёслол гэж тайлбарласан байдаг гинэ. Тэгэл уламжлал ёс заншил юм байх үү те. Энэ хууль ёсны зүйл гэж юу? Гэрэлтийг албан ёсны гэрэлтийн хувьд авч үзээгүй хүүхэн насанд хүрэгчдийн хооронд хэн байдлыг legally binding буюу хууль ёсны гэрэлт биш гэж тайлбарсан байдаг. Энэ хоёр хамтдаа амьдрах эсвэл бие махбодын харилцаа үүсгэх зүйлс болоогүй гэж хэлдэг. За заашгүй дээ. Thanks Шабангу бороода. Гэхдээ Кейлиний гэр бүл болон Саналигийн ээж зэрэг зарим хүмүүс энэ ёс заншил уламжлалтын үзэгдэл бас өвөг дээдсийн хүслийг даах нэг арга юм гэж хамгаалсан гинэ. Өөр юу ч хэвтэй. Зарим хэвлэл этик ба хүний эрхийн талаас үүнийг хүүхдийн эрхийн зөрчил гэж үзэх боломжтой гэж тайлбарласан. Хууль ёсны гэрлэх нас болон хүүхдийн хамгааллын хөвлөттэй нийцэх хэсэг нь олон улсын болон тухайн улсын хуулиас шалтгаалдаг байх юм. За окей, бичлэг үзье. За миний хэлсэн мэдээлэлд багтан гэсэн сонирхолтой байж чадсан бол лайк болон subscribe дараад гэж байгаа хамгийн том дэмжлэг юм шүү. Тэгээд дараач үйлчлэлээр уулзъя.